Сүмж засан орон бариул отхон. Эрт цагт бөө нар сүмж засан орноо хүрч онгод тэнгэрүүдэд бараалхаж арга ухаан сурч эрдэм мэдлэгээ тэлдэг байжээ. Тэрхүү оронд хүрч очих амаргүй бөгөөд би сэтгэл зэвтэй бол очиж чадалгүй амиа алдаад зогсохгүй. Ахин хүн биеийн олж чадалгүй зуурдад гацдаг байснаас бөө хүний нэг хүлэн өхөлд, нэг хүлэн амьдралд гэж үздэг байжээ. Тэд сүмж засан орноо хүрсэн хэдий ч арцад цөмбөр ууланд очих зам бас л амаргүй даваа байж. Учир юу гэвэл арцад цөмбөр ууланд эрдэм ухаан хураасан олон онгодууд оршдог бөгөөд бөө хүнд олон хүнд хэцүү үзүүлж сорьдог байжээ. Сүмж засан орноо хүрээд арцад цөмбөр ууланд очих замдаа шалгалт сорилыг үл даван буцхаваас бөө хүний нас нь ахарлаж амьдрах хоногийн тоо богиносдог байсан тул би сэтгэлийн тэнхээтэй, гам мэт биетэй, хад мэт зүрхтэй нэгэн байсан ч хүрч эс чадна. Харин элдвийг эргцүүлж боддог, бие сэтгэл, ухаан гурваар бусдыг дагуулж чадсан олноос онцгой нэг нь л сонгогдож онгодыг орныг зорин бөө болдог байжээ. Очих бүртээ амь насаа дэнчин тавьж олон сорил шалгуурыг давдаг байсан тул бөөхөн хатуу хувь заяатай төрсөн гэх бөгөөд өчүүхэнд шантрагч хэрэггэд дурлагч нэгний хийх зүйл огтоос биш байсан гэдэг. Цаг хугацаа өнгөрөх хэрээр бөө хүний сэтгэлийн тэнхээ муудаж, элдвийн хэрэгт дурлаж, хов живэнд цаг нөхцөн хоосон магтаалд бие тоож, өнгө мөнгөнд нүдэн цохорсны тул сүмж засан орноо хүрч чадхаан байж, аврал ухаан гуйж арьсан хэнгэрэг дэлдэж, ам биеийн хэврэгхэн болж алаг хүйгээр хужиж, бие сэтгэл нь сэвтэж, бодол мэдрэмж нь болонгортож, дуудсан онгод нь хүртэл удаан тогтохгүй буцдаг болов. Ирсэн их онгодынхоо эрчмийг даахгүй унаж тусаад, биеийн даахгүй хөвтдөг болсонд татаж тэнхрүүлдэг хүнтэй болж унаж тусахаас болгоомжилж түшээтэй бөөлдөг болсон гэдэг. Сүмж засан орны арцад цөмбөр уулна амьд бөөд хүршгүй, өргөдсөн хойно бүрч боломжгүй гэдэг болжээ. Хожим бариул утган сүмж засан оронд хүрч арцад цөмбөр ууланд очисон сүүлийн утган болсон бөгөөд тэрхүү мэдээг сонссон олон бөө амгшиж, зон ардан бишрэн байтал нутаг орон даяар аимшигт тахалгарч, хөгшин залууг өргөдөж, бөөл амгүй галзуурч, зон олныг өвчин зовлон харан хүн хүж нөмрөв. Хүн ардын итгэл шүтлэг өмхөж, элдв ааш гаргаж, хүн хүнээ энэрж өвдөхөн байгаад сэтгэл зүрх нь хөрсөн хүнд хэцүүхэн үед бариул удагны бусдыг аварч туслах сэтгэл зүрх нь байсан ч арга ухаан эс олов. Нэгэн өдөр бариул удагны хөгшин эцэг нь ийхүү хэлв. Сүмж засан орны арцад цөмбөр уулнаа очиж мангэр их хэмээх хамгийн том толгой онгодтой уулзаж чадвал орчлон ертөнцийн үнэн худал бүхэн ил болдог юм. Мангэр их бол хурамсд тэнгэрийг уяасан удхан байсан бөгөөд нас эцэлсэн хойно хурамсд тэнгэр таалж арцад цөмбөр уулын тэргүүн онгод болгосон юм гэв. Үүнийг сонссон бариул утхан би сэтгэлийн хор булангараас салахын тулд айл хүнээс хол, алаг ирээнээс зайдуу, гор гэрээн барьж, хоосон шүлөөр үл залгаж, хэрэм өдөр нүмхэн биен дээр хуйг хувц сөмсөж бөөлөв гин. Гаран жижирч, биен сольдож, амьсгалан давхтаж байсан хэдий ч сэтгэлийн тэнхээ чин хүслэн цуцшгүй байж ирдэх өдөр хамаг тамирын барагдаж ухаан самурах үед уян зөөлөн эм хүний дуугаар түүнийг дуудсанд ухаан санаа нь биенээсээ салж тэр дууг даган явсаар сүмж засан оронд хүрв гэв. Арцад цөмбөр ууланд очих гэтэл олон даваасаад гарсан ч итгэл сэтгэл мохошгүй байсанд олон онгодууд зөөлрч мангэр их өөрийн биеэр үзэгдэж хүний ертөнцийг аврах эрдэм мэдлэг хүч чадал өгсөн гэдэг. Бариул удганы ачаар хүмүүсийн итгэл шүтлэг сэргэж нэгнээ инэрч өрөвдөх болжээ. Өвчин зовлон жарилж инх цаг ирсэн юм гэдэг. Тэнгэр газар зөв хүндэл
хүч чадал хайрладаг гэдэг нь энэ үзье. Балар эртний цатиг ном нь 181 утастай бөгөөд эртний болон эрдэм чадалтай бүү нарын намтар, түүх, хууч яриаг ахуулсан болно. Та пэйж хуудасаар эсвэл утасны дугаард захиалга өгөөд хүргүүлэн аваарай.